Цагдаагийн албаны чимэг болж эрчүүдтэй мөр зэрэгцэн 9 жилийн турш эргүүлийн цагдаагийн үр гүйцэтгэж халуунд халж хүйтэнд хүрч ажилласан энэ төвчээртэй бүсгүй нэрийг Нандин цэцэг гэдэг. Яг цагдаа болъё гэсэн хүсэл мөрөөдөл маань яг бага 10 жилд сурж байхад л яг хүсэл мөрөөдөл маань цагдаа болъё гэж хууль сахиулгын их сургуульд элсэж ороод эрх зүйч мэргэжлэр төгссөн. Тэгээ ер нь бол хууль сахиулгын их сургуульд элсэж орсноос хойш ер нь цагдаа болох яг хүсэл мөрөөдөл маань ингээл багаар биелж яваад тэгээ яг 15 онд ахлагчийн дамжаанд суугаад дээд ахлагч цолыг авч яг 15 оны 7 сард цагдаагийн албанд яг орчихсон. За анх 2015 оны 7 сард эрүүл хамгаалтын газрын төрийн хамгаалтын хэлтээс эрүүл хамгаалтын цагдаагаар яг анх томилогдчихсэн. За энэ хэлтстэй яг тасралтгүй 9 жил яг энэ хэлтстэй ажилласан. За бид нарт болохоор нэг цаг нар яг хизээ гарна хизээ явна гэсэн яг тийм цаг нар тогтсон цаг нар байдаггүй. Тийм учраас өвлийн хүүтэнд зуны халуунд бол яг л нөгөө ажиллаа хийгээл явж л байдаг. Өвлийн хүүтэнд бол ялангуяа эмэгтэй хүний хувьд бол бас хаяа шантрах үе гардаг л байсан. Маргааш нь ингээл ажилдаа хамт олондоо ингээл ороод ирэхэд ерөөсө тэрийг ерөөсө мартцсан хамт олонтойгоо л цуг ингээл ажиллаа хийгээл явъя. Миний хувьд яг тэр хэлцэд бол яг ганцаар эмэгтэй байсан. Хүүхдтэй болоогүй яг нөө ганц бие байж авах үед бол ерөөсөө л нэг ажиллаа л хийн. Би яг л энэ ажлыг хийх ёстой гэсэн л бодолтой л явдаг гэсэн. Тэгэл яг 20 онд яг ээж болоод ээж болсноосоо хойш бол яг хүүхдээ ажиллаа. Яг нөө хоёулангийн ер нь яг зэрэг авч явах ёстой. Дээр нь илүү нөө хариуцлага нэмэгддэг. Тэгэл ер нь бол бас хүүхдээ бас орхигдуулж байгаа үе байгаа юм байна. Би бас муу ээж байна гэж өөрөө ер нь бас хаяа бодоол тэгээд яалтчгүй. Гэхдээ нөгөө ард талын маань яг ээж маань яг бат артлын маань ер нь дааж байдаг болохоор ер нь тэгээд бас нөгөө цагдаагийн албаагчийн бидний хувьд бол яг цаг наргүй ажилладаг хүмүүсийн хувьд бол хамгийн нөгөө нэг дэмжиж тусалж ойлгодог хүмүүс бол яг л нөгөө ард гэрийн хүмүүс ер нь байд юм байна л гэдгийг ер нь яг ээж болоод маш сайн ойлгосон. Ажлаа тараал ингээл гэртээ ороход яг хүүхд маань ер нь хамгийн их ингээл гоёор ээж гэл бүр ингээл над руу бүр ингээл тэмүүлж ирээл үнсээл чи ажлаа хийгээд ирсэн үү? Чи ажилдаа яваад ирсэн үү? Чи цагдаа тэ гэл нөгөө яг цагдаа хувцастай хүн болгоныг харахлаарэ энэ миний ээж гэдэг эрэгтэй цагдаа харахлаарэ болохоор чи манай ээжийн ажлын цагдаа юу гэд хүмүүсээс амар их тэгж асуудаг. Манай дипломат бол банкны хамгаалтын хэлтс маань улсын онц чухал объектын харуул хамгаалтанд элчин сайдын яам Монгол банк улсын бүртгэл одоо сая шинээр хөгжлийн банкыг цагдаагийн хамгаалтанд авч ажиллаж байгаа. Улсын онц чухал объектын харуул хамгаалтанд үүрэг гүйцэтгэж байгаа албаагчид маань 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. За үүрэг гүйцэтгэж байгаа 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албаагчдаа манай хэлтсийн эргүүл хян шалгалтын офицерууд хоногийн турш 24 цагийн хугацаанд бас албаагчдаа шалган зааварчилж албаагчдад хян шалгалт тавьж ажилладаг. За саяхан манай цагдаа дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн зөвлөгөө болж өнгөрсөн. За яг энэ ахлагчийн зөвлөгөө маань айгүй шинэлэг байдлаар зохион байгуулагдаж тэгээд ялангуяа нөгөө нэг гендерийн асуудал эмэгтэй албаагчийнхаа хувьд өөрийнхөө үзэл бодлыг танхим дүүрэн яг мөр зэрэгцээ ажиллаж байгаа эрэгтэй ахлагч нарын дунд яг үзэл бодлоо илэрхийлж яг эмэгтэй албаагчид тулгамдж байгаа асуудал юу вэ? Цагдаагийн байгууллагт ер нь яг гендерийн эрх тэгш байдал ер нь бас яг үйлчилж гин үү гэдэг талаар ер нь манай эмэгтэй албаагчид ер нь маш чухал сэдвүүдийг хөндөж ярьсан маш тийм үр өгөөжтэй хилцүүлэг болсон. За тэгээд хилцүүлэгт оролцоод яг тайзнаас буугаад танхимд очоод офицер цол олохоор боллоо гэдэг зүйлийг би яг гинтийн байдлаар сонссон. Тэгээд яг энэ зүйлд өөрөө ч ер нь итгээгүй.
Цагдаагийн ерхий газрын даргын тушаал 2024 оны 2-р сарын 29 цагдаагийн ахлагч алтан гიშгийн нандин цэцгийг мөн албаны хамгаалалт зохицуулалтын газар дипломат байгууллага Баахны хамгаалалт хэлтсийн баг хамгаалалт тасгийн эргүүл хяналтын шалгалтын офицероор томилж цагдаагийн дэвшлэх цол олгосваа. Тэгээд яг тухайн үеийн яг миний мэдрэмж гэвэл ээж рүүгээ таван төрүүлж ярьсан. Тэгээд ээж тийсэн чинь манай ээж хүртэл надад итгээгүй. Нэр дуудаал, тушаал уншаал. Тэгэл яг командлагчаас очиод яг цол авах яг тухайн мөчөд бол миний хувьд бүр юм нэг хүний нэг хамгийн нэг баярлах, гайхах гэдэг мэдрэмжийн ер нь хамгийн дээд зэгтээ ер нь тулцсан байсан. Би өөртөө ч ер нь итгэхгүй байсан. Энэ яг офицер цол гэдэг бол яг миний хувьд бол цагдаа болсны маань бас нэг мөрөөдөл байсан. Энэ 9 жилийн хугацаанд бас офицер цолыг бол мөрөөдөжсэн. Тэгээд яг миний мөрөөдлөөс илүү бас яг аавын маань мөрөөдөл бас байсан. За миний хувьд яг 2015 оны 7 сард цагдаагийн дэд ахлагч цол олгогдчихсэн. За дараа нь 2019 оны 19 онд цагдаагийн ахлагч цол 23 оны 7 сард цагдаагийн ахлагч цолыг гардаж авч ирсэн. Ингээ 8 жил яг ахлагчаар ажиллаж агаад 9 дэх жилдээ офицерын бүрэлдэхүүнд ороод дэслэг цолоор шагнагдсандаа бол маш их баяртай байгаа. За манай цагдаагийн албаагч тэр дундаа нөгөө ахлагч бүрэлдэхүүний дунд бол ахлагч цолыг ард түмний хурандаа гэж ярьдаг. Яагаад энэ ард түмний хурандаа гэдгийг би анх гайхаад байдаг гэсэн өөрөө яг ахлагч цол аваагүй бах та. Тэгээ яг өөрөө ахлагч болсны дараа ахнараасаа асууж ирсэн. Тэгсэн чинь энэчээс та нэрээ яг цагдаагийн байгууллагад цагдаа ахлагч бүрэлдэхүүнд ажиллаад тасралтгүй чи 8 жил ажиллаад тэгээд ахлагч мөр дүүрж байгаа зү наа цолчин. Мөр дүүрэн цолыг чинь хурандаа цол гэдэг үстэй. Тийм учраас бид нэр ч гэсэн хурандаа штэ. Чи одоо яг ард түмний хурандаа бас болчлоо штэ гэлд яг тэгж ярьж ирсэн. Цагдаагийн албаагч болоод дэд ахлагч цолтой яг тангараг өргөнө гэл. Тэгэл цагдаагийн тангарагыг яг бүр нэг бүрчлэн цээжлээд тухайн үед яг тангараг өргөх үед бол нөгөө хүн одоо яг эцэг эхийн мэдлэл байгаа л яг нэг хувь хүн бие хүн гэж явж исэн бол яг тангараг өргснөөс хойш бол төрийн хүн болол яг энэ албандаа одоо бүх зүйлээ бие сэтгэл бүх зүйлээ зориулж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг зүйл яг тангараг өргөх үед яг маш их бодогдод юм. Албаагч бүрийн дотор нэг иргэнд тусалчих юмсан, нэг иргэний асуудлыг шийдчих юмсан гэсэн зовнил байнга төрж идэг. Эндээс ингээд харахад манай ажлын онцлог бол яг хүний төлөө гэсэн онцлогтой ажил юм байна гэж миний хувьд хардаг.